баруун Батбаяны турших гоёлтой аймаг, хоол завхан Баянханбар аймаг болон баруун өмнө баруун талаараа Хятад улс 139.5 квадрат километрийн нутаг эзэлсэн 17 сум нэвтрэлтэй 50,000 хүн амтай аймгийн хүн гарын оршилсон байна. Хөгжим алтан жафаа радио станцын нэвтрүүлэг эхэллээ. Шарын хааны адуучин, шарын гоён хилээчин, захын гоён ямарчин, хүнийн гоён үхэрчин, хан таашир, хатагч жаргадан, урхан буудаа, аж гол, харадрах, ичгний нурууны хончид, алтай хотын ажилчин, тикетин, адрын хөрсний тариачин, уян тавын ускиодагчин, бигэр хажуу цогцлогийн жимчин ажилтг төлөн автайчууд таамрынхаа адрыг мөнгөн суутай мөнгөс оргилоосон дэр манхын ирүүдийг дэвшүүлж фантагч таавахны амрыг ирээ. Манай Баяртай аймгийг анх байгуулагдахад ажиллаж байсан Дашчууган нэрийг хүндэт сонсогчид та бүхэн одоо сонсно уу? Өөрөөр цагтаа ардын хувьсгалаас өмнө энэ оюун алтан нутгийг Засалтаны аймаг гэдэг байлаа. Ардын хувьсгал ялаа халдварын аймаг гэж хуваагдсанаас хойш бүр 1930 оноос энэ аймгийн түүхийг хэлсэн. Би тусгай аймгийн ажлын хэлсэн анхны албан бичгийг та бүхэнд уншиж төлөвлөе. 1930 оны 12 дугаар сарын 5-наа дугаар 2 Баяртай аймгийн яамнаас сангийн явдлын яамнаа Эдгээр тусаангийн 30 12 сарын 1-ний өдрөөс ихэхэн ажил хэрэгтэй болсон тул агцгүй аймгийн яамны 12 сарын төсвийг хойж өгöd. Харин тавилж харин төрний ерөнхий хүсэл тавилуулъя. Ерөнхий дарга балхан ордогчдод сэрдэг албана. Санхүүгийн хэрэгцээ дарга зүйл гэжээ. Тэрцгээс хойш манай алтайхан зах хязгааруудын аж үйлийг алтан хэмжсэн дөрөв улсны мэдээж олон нэр ном хэмжиж хүн нартай соёл түгээдэг хэвлэл гүйцэтгэв. Гоёлтой ихэр зарим хүн гоёл гэсэн үгэнд хууртаад улаан гэлснээс өөр юмгүй нүцгэн зэд байдаг гэж боддог ч би хэлдэг ч би тийм үг ташаа болно. Монгол алтай нурууд нүүгэлтэн зинхэрдэж сунайгаад завсар хооронд нь өргөн говь цээж тэнийгэн суняаж энэ нутгийн үсгэлэн бүрдээ нохой гаслам халуунд хөндөй говийн төөрч байхад ноён шопорилдан мөнгө цасан явж байдаг үлээ. Хасаг турхан бол дунд шарын говийн бүхрийг асар өндрөөс шатлан буу наран сэр бусан цацгын солонгоч бодрын бүргэл томн явагдсан байдаг. Хатан хайхан уулын 9 дугаар шаан их гомдон мэрэгцэн буснаа. Усны цахилгуудыг хөхдөг зүйл цэцэг энэ нутагт зүйлгээр дагаад найран дангаддаг. Ганьдаг литер бамба элдв төрлийн эвийн ургамал хаанч элбэг. Асгатан зэрэг төшлөө Украинууд уулын голын хөндийдэн чацраган жинс
говьдэн тэмээнийг сулчихар гоёо таан хүмүүл буруудаг. Говийн болсон гоёг өдөр тоорой сагалгөрөдгөн хайлаас улаан цагаан бургас алтан харган илчихтэй загмат цагтуу яргай чаргай хармат сухай бүйлс уулус уултан говьдоо үзэмжинэрнэ. Захын гол, шаргын гол, устд чадран хөрхөрөө хүрэн гол, цангилхын гол гэгчийн зунганы голгорыг булаг шанд манай нутагт бий. Тайлкл, ихис, хотог, аллаг, шаргын цагаануур, учирд усны хинөөцтэй сангийн давай, бэгэр буурын гүн цэнхэр нуурууд талын цэнхэрдэж байхад хэдэн бэрийн цараатай ихлис чиви элсэн дунд нь нуур чиви нуурын дунд нь залж чиви. Усанданы хон хотон сэрэж талдан тоодог сүргэлж хаданд нь хойлог хахилж ориглдан бүргэд ёл тас сэргэлдэн. Хахир хатуу байгальтай өрсөлдөн амьдрагч хүн хорхой загин шар ямаан ууц цагаан тэмээ зам бүрүү өргөн говьдоо амьдрна. Хамтэшэр харцрах гурван хултын руу болсооны бүйтэлтэй болон суусрын орон ажибог алг хайхны агал бөндөрс хатандан янгэр яма аргал уулз харайн дүнсэн нутаг. Дэлхий хор ангамтын уламтай хавтгай зэгсний гахай бүхэн сүлтэй говийн баава мазалыг манай алтан говьд үзэж болно. Эрдэмтэднээс баянхан алтай гэж нэрлсэн энэ нутгийн үйлдэлсэн түүхнээс ярьж их гэрч болсон хөшөө тусгал цагаан голын бичигт хад олон хэрэгсгүй говийн чулуу хүн чулуу эртний хотын төр таарна. Түүхийн тэр чулуун хуудаснаас их юм мэдэж болно. Манай төрийн бүрийн өвчин анагаах үеийн аршаан болов. Найкас хүнхэр цуслан устд чадран нэгдэл дундын амралт зүйлийн газар байгуулж жил бүрийн хэдэн мянган нэгдэлч амарч зөвлөвлөнө. Аршаан устай байгалийн үсгэлэн гоодэр нутгийг түшиглэн одоо улсын амралтын газар хүнхэр цусланд байгуулжээ.
1938 онд Жаргалан сүмийн хэсэг арга санаа нийлэж Бат найрамдал нэгдэл анх түрэн байгуулагдаж удалгүй цогц сүмийн давшилт, алтай сүмийн алтын хөгжил, тайшил сүмийн сүхбаатын зам нэгдлүүдэд дараад нь хөдөө нутагт хошоолох хөдөлгөөн өргөж хамтын социалист аж ахуй байгуулагдсан Монгол Ардын хөсөлт намын заалтаар Ленний сургаал манай алтай нутагт биелж жинхэнэ амьдрал боллоо. Нэгдэл байгуулсан даруйда Малскийн зэрэгцээ газар тариалан хөгжүүлэх гэж гишүүн бүрийн чармайг хөдөлмөрлөж модон амьсан бэлтгэн тариа хүсдийн ногоо тарж эхэлсэн юм. Нэгдэлчсэн хуучны модон амьсан сүүлийн үеийн трактор чиглэлээр солилоо. Манай Оростын одоо 5-9 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 1-4 сая төгрөгийн орлоготой 17 нэгдэл ажиллаж байна. Хөдөлгөөн төгсөлсөн бүгэн замд аймгийнхан 3 нэгдлээр жишээ болгож ярья. Манай аймгийн отхон нэгдэл болох Халиун сүмийн коммуны эзэн төлөвний нэгдэл орон даяар нэгдэлж хөдөлгөөн ясны 10 жилийн ойгоор алтан гадас одон орох шагнуусны учир нэг. Тэд аймгийн нутагтан энэ төрөнд нэгдлийн төвөд очиулж хамгийн ховор эдэн болсон усыг эзэгнэн сувг шуудуу татаж тарианогоо тариахан байгалийн баялыг эзэмших замаар ажиллан эхэлсэн үлэмчхэн амжилттай юм. Хөдөлмөрийн хамт олонний хүмүүжил зохион байгуулалтаар Халиун сүм нэгдлийн намын бүрийн нарийн бичгнээр цэсрэм нэр дэвсэн даргын нэг юм. Газар тариалан ажлыг эрхэмлэн гол хоолой газраа цуцалтгүй боловсруулж услан тэтгэж улмаа олон зүйлийн жимс тэрэсний дотор алим чавгаж урууд сайтай идэвшин дутагчлаа. Эрэлизм алан үсэн оолуур дэсвэр хатуужил сайтай юм. Энэ нэгдэл тэгээд 19 он эрдэм шинжилгээний талбай болж чадлаа. Дэлхийд товрдсон бүхэн улан хавдгаа энэ нэгдлийн амьтны хүрээлэнд байдаг. Зэрлэг ан амьтны гэрийн тэжээмэл болгон нутагшуулах судалгаа шинжилгээний аж ахуй байгууллага үндсийг эхлэн тавьж туршилаа. Манай аймгийн тайшир сүмийн сүхбаатын зам нэгдэл. Энэ нэгдэл малаж ахуй газар тариалан гэрхлэхийн зэрэгцээ туслах үйлдвэрийн хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгож хөдөлмөрийн бүтээмж хуйлтгүй нэмэгдүүлсэний үрээр 4 сая төгрөгийн орлоготой нэгдэл болжээ. Зүүн дэвших мөчтэй барилгын байнгын барьяа
Тээврийн бригад болон химсний их зөвхөн дахиад гахаа үржүүлэх зэрэг 10 гаруй туслах үйлдвэрийн салбарууд тогтмол ажиллаж жилдээ 2 сая төгрөгийн орлого оруулна. Энэ нэгдлийн бүгд найрамдах Монголд улсын хөдөлмөрийн баатар Лодойху өдрөдөж байдаг. Чулуунгаа ирдэг. Тиймээс нутгийн булаг усыг төгчүүлж, сувг шуудуу татаж, усан сан байгуулжээ. Гонолтой нэгт хүйсийн гой, шаргын гой, захуй зармангийн гой, элэст мянган, нэгрийн хоол зэрэг газар дургадаг, харамгийн буурцаг гэж жимсний боторгол бий. Чанарсайдыг бүтээгдэхүүн гаргасан ажлыг гаргаж, улс дээр амтар цуутай нэгдлийн нэг боллоо. Сайнчнарын давсыг ашиглах үйлдвэр байгуулж, хүнсний хэрэгцээнд зориулдгаас гадна Дархан хотын нэхийдлийн үйлдвэр, Улаанбаатар хотын арьсны үйлдвэр чухал түүхийд болж байна. Мөн дараагийн сүрэл, зэрэс, жимсний хаяг, давс хужир шүүг ашиглан жилд хагас тонн сайнчнарын багсамын төчийг боловсруулах цэг байгуулжээ. Жимс халуура хоорой говен бустай болгож хоосон газрын цэцэрлэгээр хүчиж залуусын тосгон сүндрэлсэн алтан твш болжээ. Залуусын хүчээр ангамлаг урсчлаа. Ажил сэрхэдийн гараар аялм жимсруулаа. Элсэн гавд нуур тогтож усны шууд ирдэг боллоо. Элбэг жаргалын цэнгэл бүрдэж ирсэн бүхэн хорогддог боллоо. Ангам байгаль хүн хоёр үеийн үед тэмцэж, эвдэрч
амьдарч явсан түүхтэй. Байгалыг захирна гэдэг үг манай үеийн багтлал үе. Зэрэгнөөс нүсүр эзэм зэрэглэлийн өмнөөс сүр бараагүй. Зэлүүд хэр тал нутгийг малын бэлчээр таряагангийн тал байгуулахад юуны өмнө ус хэрэгтэй. Уулын тал гэж алтай нутагт олон мөртөө уудам нэг тал бий. Энэ зөвлөлт толгойд улсын тусламжаар 1962 онд услалтын систем байгуулах ихээжин эхэлсэн. Сүүлийн үед энэ жилийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөвхөн байгуулах, хөрс боловсруулах, услах, тарьяалах, нарийн журам тогтоожээ. Хөрсийг сахины элэглэлээс хамгаалах, үйлчил шимийн процесс сайжруулахын тулд яс, урс, өрөлт, нохон гүшүү, харган, чацарган зэрэг олон гаруй мод утас суулгаж цэцэрлэгжүүлэн хийгэн тогтоож байна. Сибирийн өлөн, хөх цагас, шарат саргас, хошаан, хөхарвай, өвлч харвай, шархвайс тарьяалж, тижилийн үйлдвэрлэлийн батбацтай боллоо. Манай алтай нутагт жаргалан цогт тайшин бигэр шарга чандам эрдэн дэлгэр халуун зэрэг сумна гэдэг тарьяаг үлсний нөгөө малын тижээлийн мөргөлийг 20,000 гадал бай тарьяална. Сикорныхон хөгжил цэцэглэлтийг улам төрөсөх зориг бодроогүй ажиллаж байгаа алтай нутгийнхан нам засгийн хайр халамжийг үргэлж хүртэж байдгийг. Зэрэглэлийн Завхан аймгийн Цэцэн улсын туршлагаар өргөн айсэл цэгосны үрдүнд одорчин малчид залуучуудын соёл хүмүүжил суртал ухуулгын ажил хийж хамтран ажилладаг тэргүүний сайжруудын үлгэр дуурайн туршлагыг эзэмших гол ажлаа чиглүүлдэг боллоо. Намын анхан шатны байгууллагууд улс ардын зөвхөн сэлийн дэлгүүр биелүүлэхэд их анхаарч сүүлийн жилүүдэд одон тугын аялал зохиож таван хөшүү малын баяр, тарган мал талбарын ашигтай, зузаан тарга зуудын хуйг, нэмэгдэл хөлсний баяр, ноосгол алтан зэрэг сэдвүүдээр нэгдэл бригадын өдрөлгийг зохиож хөдөлмөрч олон бүтээлч идэвхтэй өрнөснээр аймгийн нийт ажил тогтмол сайжирч байнгын амжилт олж байна. Алдар хончин осоргой одоогийн залуу үед үлгэр дуурайлуулж дуусгадаг юм. 1960 онд улсын засгийн шуурганд 9 оргийн туршлагын климатын хээр ганцаар дагаж нийгмийн хөрөнгөийг авсан хончин нам гав
Усан нутгасан энэ төрөм хөтмөрийн баатар болсон эмэгтэй юм. Мөн Зээлсмийн зориг хончин эмэгтэй хонсолч гэж бий. Одоо манай аймгийн хүн амын 80 гаруй хөдөөж өгөхөд ажиллаж, социалист хөтмөрийн хөдөлгөөнд 70% нь хамрагдаж. Намын гишүүдийн 70 гаруй, эмээлийн гишүүдийн 90 гаруй хувь нь хөдөөж өгөх материалын үйлдвэрлэлийн хүрээнд ажиллаж байна. Манай аймгийн бүх нийтлүүд мөнгөн хөлсний системд орсон ажил хүчний нөөцийг дүүрэн ашиглах, гишүүд хөдөлмөрийн хүн үр дүнд тавих сонирхлыг улам өргөвлөн, хийсний хэрээр олгох социалист зарчмыг тууштай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Хариуцмын коммунизмын төлөвлөлийн тэмээлч бүгд найрамдах Монгол улсын хөтөлбөрийн баатар өчгөр 7 жилийн дотор 1100 гаруй батга байж өгсөн арийн туршлагатай фон. Манай аймгийн Сумбар малын хэмжийн засаг бригадур багамжийн салбар тэжээл эмчилгээний цэг байгуулагдаж ажилласны үр дүнд мялсан шүлхий цэцэг бом хурцхан дурдвчин үндсэндээ нэрлэж мал сүрэг эрүүл чир болсон учраас ашиг шимэн нэмэгдэж үр төв сайн өсөж байна. Үйлдвэрсаа сайжруулсан мал үсгийн бас нэг үндэс юм. Манай аймагт хонио нутгийн ширмэл үйлдвэр гоёлтын хониор болон баяр дахилтны их ноостой бие томтой хониор ямааг доон яма горгорун сайхан ямаагаар тэмээ галбин говийн улаан тэмээ хизээ хүрэн тэмээгээр дүүхрийг нутгийн шилдэг өмгөөр шилэн сонгох журмаар үржүүлэн өсгөж байна. Дэлгэрсмэн Бадрал нэгдлийн ямааны ноолорын 1-р зэрэгний нүүдийн туршлагыг улс даяар нэвтрүүлж байгаа юм. Зээлсмэн Ачаавар нэгдлийн зөвлөлд хоныг отрын бичээрт цахилгаанаар хэрэглэх станцыг ажиллуулсан зохих үр дүнгээр өгчээ. Малыг хашаажуулах хөдөөр нутагт барилга барих ажил ихээхэн өргөлөө. Тус аймагт богийн савчтай дулаан хашаа төлөх ба нэгнэст богомол нэгээс 2 инчийн савчтай хашаа нийт мал энгийн хороогоор бүрэн хангагдаж зарим газарт малчдыг тохилог өвлжүүлэх зорилгоор нэг зургийн байшин барьж байна. Ангамл хөрсөн тусгүй учраас газрын үнээс шин жижиг авах гэж Орнолын үндэс тэмүүлэг ажил техникийн хүч тэр зүг тэмүүлж өрөмдөмөл бетон цагир гүмба энгийн уурхайн худаг 15-аас 25 тонны багтаамжтай усан сангуудыг байгуулах ажил эд явагдаж байна. Систем барилга угсралтын конторын энэ 5 дугаар давамжилтад усалгаатай тарилын дагнын эрхлэлтийг нийлүүлээд 100 гаруй усан сан олон километр сувг шуудуудад хасаан 2 сая хагас гав бэлчээр өвчүүлэх зорилготой ажиллаж байна. Ингэснээр малын бэлчээрийн 90 гаруй хувь нь усаар хангах болно.
жилийн 40,000 тонн гатлан байгалаас авч малын тэрмэл тэжээл 20,000 тонн хураахын шарын говьд чигсэн говь гэхгүй их хатны явдаг нэг юм. Шарын сумын говь гэж нэмэх гатлын ижигүр механикийн барьяалтай болжээ. Сум нэгт улсад удаадраад шалгарч 80 байгуул улсын төсөл бүрдсэний дотор дарив сумын өндөр өвөр сумын талбар нэггүй мансыг ондгийн дөрвөлтнээр сайхан амжилт гаргасан учраас шагнал хүртлээ. Тэнцэн жолоочийн чадварыг шалгадаг. Өндөр даваа гүннэрийн хавцал өргөн гол ямар ч их зам байсан долдуур базын жолооч нар хүрэх газартаа дуртай цагтаа хүрдэг болжээ. Тэгээд ч саяны хөдрөн өрнөж жолооч нарын 90% нэгдэн жилдээ 9 сая шахан мачаа тонн километр 2 сая шахан хүн километрийн тээвэр дэж байна. хангах нүүрсний илүү хай 1963 онд Жаргалан сумын цагууртайд байгуулагдсан билээ. Алтай нутгийн 17 сумын алин ч нүүрсний баялаг ихтэй учраас сум бүрийн тэр баялагийг боловсрол хэлээр ашиглаж нэгдлүүлсэн ирэх хүн өөрөөр ханалттай болоод байна. Залуусын суурин байгуул баригад суурийг орон сууц үйлчилгээний газартай болох ажил манай алтай нутагт эрчимтэй үнэсээр байна. Зөвхөн аймгийн барилга угсралтын кантор жилдээ баясаж үндэсчмэд найрдаг. Өргөн хүүхдийн насар чөлөөлөлтөөр алтайхан энэний харин зориултын нэгэн тул илэрхийлж манай эмийн хэдийд яасан ажиллараа шалгарч намтрын төтгөлтөн самбугийн нэрмж шагнал хүртлээ. Одоо сумбүр баригад суурьмтч яасан цэцэрлэг хүртэмжтэй болжээ.
боловсролын 50 жилийн ойгоор 1971 онд бэлэг болгон барьсан ижигүрэн 10 жилийн эвс Алтай нутгийн мөр хүүхдүүд сургуулийн шин системээр суралцсан. Насан туршидыг Оранба мэргэжлийн төр сургуулиар сургаж, нэгдэлч олныг өргөн хамарч, одоо аймгийн хүн амын 3 хүний нэг нь ямар нэгэн сургуульд суралцж байна. Хөдөөж хүндэтгэл мэргэжлийн сургуульд өгсөн олон залуу мэргэжилтэн хөдөө тийш хөлгийн жолоо залсаар байна. Эрүүл мэндийн саруулхан байдаг гэж ярилцдаг. Хүн ардын эссэн мэндийг хамгаалах эрүүл эмхийн үйлчил манай эмхийн ажилтнууд хүчит чармайн ажиллаж байна. Аймгийн төрөл бүрийн нарийн мэргэжлийн тасаг шинжилгээний танхимтай нэгдсэн больниц ажилтгаас гадна зарим сумдад сум дундын больниц хүний их баримтын сандруултай боллоо. Баатар хот, бусад аймаг, Дэлхийн зарим хот, өөрийн нэмийн бүх сум мэргэжил, алслагдсан зарим бригадтай радио болон утсан харилцаатай гадна аймгийн төвд орчин үеийн дунд хөрөмжтэй автомат телефон станцтай болж зах хязгаарын алтай нутаг орчин үеийн харилцаа холбоо төгссөр байна. Цагуур шинжилгээний томоохон зангилгаа станц ажилладаг юм. Энэ станц радио телетайпаар цагуурын мэдээ зөвлөлтүүдийг Ташкент, Новосибирск, Иркут, Алмата, Хабаровск, Тайковос хүлээнэж өөрийн орны ус цагуурын төвд мэдээлж байдаг юм. Музейс нэглэрэв. Багийн хугацаанд их юм хэлж өгнө. Гадрын баялаг нь гар урлан, ан амьтдан, ажил зэрэг түмэн эхлээд тантай энэ музейн үзмэрээс ярьж өгнө. Уулд малтай нутгийн эртний чулуун зэвсгийн яс, өнөөгийн өндөр хөгжил социализм үе хүртэлх түүхийг асууж лавлах, эрдэн баялагийг мэдэх гарын явдал болж манай музей аймгийн танилцуулна. Манай намсгийн үдатгчид 62-66 онд энэ музейг багтааж үзсэн. Голостэнгийн музейд их сонирхон үзлээ. Үзмэрийн зүйл баялагын зохион байгуулалтын сайхан маань цэдэн бол дараа музейн дээр тэмдэглэсэн юм.
жаргарын мянган номтой номын сан ажиллаж байгааг гадна сумбар номын сантай болж бригад малчдын дунд нүүдлийн кино номоор үйлчлэн соёлд байж байна. Алтай хотод төслөх хурлын салбар олон жил ажиллаж байна. Алтан өмнөний дахцуу, уран гоё сэлбэрчин, баримлч зураач, алтай нутгийн хосгүй гоё юмсэг байгаад хөдөлмөрч түмний баялаг амьдралыг өнгө хөслөн гаргаж сурталчилдаг уран бүтээлийн биеэр дасан байгууллага боллоо. Ардын дуу бүжгийн алтай чуулгын тоглолтоос сонсноо. Убирцгосон тэрэшгнэт радио хөгжмөсгосон носон жоо. Угаалтай масту найр дуучид хөгжмийн цэцтэй дуудсан удирдаач аюуш. Нуурчин зэрэг хөгжмийн цэцтэй дуудана.
илтгэсэн 3 тоо баримт хэлье. Англи хэмжээгээр жил 4 сая киловатт-цагийн сахилгаан гаргаж 60 сая төгрөгийн багаа худалдаж нийтийн аж ахуйн үйлчилгээ хүнсний үйлдвэр 5 сая гаруй төгрөгийн орлоготой ажиллаж байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын төрөлхтний барилга. Оростой аймгийн хөдөлмөрийн уяаны улаан түмэн одонгоор шагнагддаг байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын төрөлхтнээс тогтооно. Мал сүргээ сүүлийн жилүүдэд улсын төлөвлөгөөний дагуу төрлөөр дэрнэсгэж, дараагаар 5 жилд мал сүрх улсын хөдөлгөөний төлөвлөгөөний 1975 оны даалгаврыг нийт малын дүнгээр болон махан ноос зэрэг малажирын улсын бэлтгэл, хатан дижил бэлтгэл, хашаагаар бэлтгэл усчуулах төлөвлөгөө биелүүлж өндөр хэмжээнд гаргасны тэмдэглэж, Оростой аймгийг хөдөлмөрийн уяаны улаан түмэн одонгоор шагнасан байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын төрөлхтний нэгдүгээр орлоготой болсон. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын төрөлхтний нэрмчин работал. 1973 оны 2 дугаар сарын 27 Улаанбаатар бат. Хөдөлмөрийн уяаны одонгоор шагнуулсан Алтай нутгийн 50 гаруй мянган хөдөлмөрчид улс төр хөдөлмөрийн асрыг хэтэх гарган ажиллахад улам зориулж хөдөлмөрлөж байна. Монгол Ардын улс улсын 16 дугаар их хурлын төвийн шийдвэр улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх 5 дугаар 5 жилийн төлөв биелүүлэхдээ социалист уралдаанаар жигүүлэн мал сүрх төлөвлөгөө эхний 2 жил биелүүлсэн амжилттай улам батгах нь улмаар аж ахуйн бүх салбарт дүүрэн бүтээл гаргахаас гадна мал аж ахуйн улсын бэлтгэл хадлан тэжээлүүлэх, хашаавар, бэлчээр усчуулах, малын зөвсөн орлогыг эрс багасгаж, ашиг шимийг нэмэгдүүлэн, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг үзүүлэлтийг сайжруулж, 1975 онд 1978 оны мал сүрх төлөвлөгөө биелүүлэхээр манай Алтай нутгийнхан зориг төгөлдөр шамдан хөдөлмөрлөж байна. Алтай чихва радио нэвтрүүлэг төгслөө. Баяртай. Та бүхнээс ажлын амжилт хүсье.